Монгол Улсын их хурлаас Монгол Улсын болон Евразийн эдийн засгийн холбоо түүний гишүүн орнуудын хооронд худалдааны дүр хэлэлцээрийг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр сойрхон батлсан билээ. Тус хэлэлцээр нь Монгол Улсын гадаад худалдааны урсгалыг нэмэгдүүлэх, экспортын боломжийг өргөжүүлэх, ач холбогдолтой хэдий ч тарифын хөнгөлөлт идэлэх барааны жагсаалтанд тамхи бүтээгдэхүүн хамрагдсан тодорхой эрсдлийг бий болгож байна. Тухайлбал тамхи бүтээгдэхүүний галын тариф 50% болсноор тамхи импортын өртөх бүрс зах зээлийн үнэ хямдрах улмаар хэрэглээ нэмэгдэх эрсдлүүд энэ нийтийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нэгэн хүчин зүйл болохоос гадна галын албан дотрын орлого буурч улсын төсвийн орлого доктортой байдал нөлөөлөх нөхцөл үүсгэж болзошгүй юм а. Иймд улсын их хурлаас хэлэлцээрийг сойрхон батлсантай холбогдуулан хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 117 дугаар тогтоолыг баталж тамхи бүтээгдэхүүний галын тарифыг дэвсэнтэй холбоотой төсөв татвар нийгмийн эдийн засаг болон нийтийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тооцож шаардлагатай хууль тогтоомжийг төслийг улсын их хурл өргөн мэдүүлэхийг засгийн газарт даалгасан. Дээрх тогтоолын хэрэгжилтийг анх хүрээнд сангийн яамнаас онцгой албан дотрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа. Хуулийн төслийн гол зорилго нь галын тариф дэвснээс үүдэн тамхи бүтээгдэхүүний үн буурах, нөлөөллийг сааруулах, хэрэглээг татварын бодлогоор зохистой түвшинд хязгаарлах, олон улсын төсвийн орлогын доктортой байдлыг хангахад оршино. Өнөөгийн байдлаар тамхи бүтээгдэхүүн онцгой албан дотрыг биед нэгжил суурилсан хэлбэрээр ногдуулж байна. Харин хуулийн төсөлд одоо мөрдөж буй зохисуултаас гадна импортын тамхи бүтээгдэхүүнд галын үн суурилсан хувь хэмжээний онцгой албан дотор ногдуулах буюу биед нэгж болон үнийн дүн суурилсан хослон татварын хэлбэрийг нэвтрүүлэхээр тусглаа. Ингэснээр импортын галын тариф тэглэлсэнтэй холбоотой зах зээлийн үн огцон буурах, хэрэглээ нэмэгдэх эрсдлийг буруулж галын албан дотрын орлого буурснаас үүсэх төсвийн сөрөг нөлөөллийг нөхөх боломж хүртэнэ. Мөн хуулийн төслийн хамт импортын барааны галын албан дотрын хувь хэмжээ батлах тухай улсын их хурлын 1999 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай улсын их хурлын тогтоолын төслийг боловсруулсан болно. Иймд Монгол Улсын их хурлын 2025 оны 117 дугаар тогтоолын хэрэгжлийг анх хүрээнд боловсруулсан онцгой албан дотрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлсэн дэмжиж өгөхийг улсын их хурлын эрхэм гишүүдээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. За баярлалаа. Төслүүдийн талаарх төсвийн байгаа орны санал өгөлтийг улсын их хурлын гишүүн Дэвсцэрэнгийн